Сайн байна уу та бүхэндээ үндсэн хөрөнгө эхний үлдэгдэл оруулах дэлгэрэнгүй зааварчилгааг хөрвүүлж байна. За биднэрт юу хэрэгтэй болох вэ гэхээр шинэ e-accounting системийн үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах загвар файл хэрэгтэй. За энэ файлын хүрээнд загвараа бэлтэн. За энийг хаанаас татах вэ гэхээр тохиргоо зэсний эхний үлдэгдэл зэснээс загвар гэж татаад авна гэсэн үг. За энэ ийм байдалд харагдаж байна. Энэ дээрээ хуучин програмынхаа үндсэн хөрөнгийн тайланг татаад та бүгд хэрэгтэй мэдээллүүдээ аваад ингээд татаад бэлдээрэй. За энэ дээр нэмэгдээд үндсэн хөрөнгө энэ дээр жишээ болгоод тоног төхөөрөмж, тавилга, газар болон машин тээврийн хэрэгслийг ингээд татсан байгаа. За дараагийн шаардлагатай юм нь болохоор e-accounting системийн үндсэн хөрөнгийн код оруулах шаардлагатай код мэдээлэл дата мэдээлэл хэрэгтэй болно гэсэн үг. За энийг хаанаас татаж авах вэ гэхээр за тохиргоо зэснийхаа бүртгэлийн кодчлол талбарын хөрөнгийн зүйдээс татах гээд татаад авна гэсэн үг. Энэ дээр татаад авсан файл нь энэ байна. За ажлын файл буюу хуучин програмынхаа үндсэн хөрөнгийн дата файлаа энэ бэлдээд аваарай. Энэ татаж e-account-аас татсан дата файлаа ажлынхаа файл руу хуулж бэлдэж өгье. Хоёр файлаа нэгтгэснээрээ харахад шүүхэд амар болох болов уу гэж үүднээс нэгдсэн ийм файл нэг файланд оруулж бэлдэж өгье. За энэ дээр өөрийнхөө worksheet ажлынхаа юуг болохоор e-accounting data гэд нэрлэж эндээс та энэ хөрөнгийн код параметралын дансны дугаарыг олж авна гэсэн үг. Хөрөнгийн код параметралын дансны дугаар. За хөрөнгийн нэрээр нь тулгаж үзнэ гэсэн үг шүү дээ. За тоног төхөөрөмжийг хайж эхлэе. За ингэж хайж эхлэхийнхаа өмнө та хэдтэй хөргүүлсэн үндсэн хөрөнгийн master data файлтай танилцаарай гэж зөвлөж байна. За энэ дээр үндсэн хөрөнгө нь ямар дансан дээр бүртгэлтэй байхын ангиллал, бүтээгдэхүүний ангиллал, үндсэн хөрөнгийн дансны дугаар, энэ дансны дугаарт ямар хөрөнгө багтахын гэд хөрөнгийн нэршлэр нь ингээд бүртгэгдсэн юм дата файл байгаа. Master data файл энүүнтэй танилцаад өөрийнхөө хөрөнгийн дансуудыг нь төрөлжүүлэх, цэгцлэх ажлыг та өөрөө хийнэ гэсэн үг. Хэрвээ зөрүүтэй байх юм бол данс нийлгэн тэрийг үлзий яамны шинжээч болормогч руу та хандна гэсэн үг. За одоо ингээ хайлтаа хийж эхлэе. Энэ дээр хуучин програмаасаа татсан програм юунуудаа хөрөнгийнхөө мэдээллүүдийг харагдаж байна. За энэ дээр нэмэх нь хөрөнгийн код хэрэгтэй байгаа шүү дээ. Биднэрт хөрөнгийн нэр байгаа. Хөрөнгийн код нь мэдээж хуучин систем дээр өөр байгаа учраас тэрийг ашиглах боломжгүй шинэ системийнхаа кодыг олж тавья гэсэн үг. За томьёо бичээд татаад өгчий. За мөн энэ дээр цэвэрлэх мөн параметрал хийж эхэлсэн бол параметрал дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Цэвэрлэгээ хийж өгөөрэй. Нэр нь энэ хөрөнгийн нэр нь үсэг болон форматын ялгаатай байдал байх вэ? Тэрийг өөртөө цэгцлээд шалгаад өгчнө гэдэгт итгэлтэй байна. За хөрөнгийн код маань ингээ гараад ирлээ. Ингээ доош нь татаад өгчих. Тэгэхээр нийт энэ хөрөнгийн кодууд гарч ирсэн байна гэсэн үг. За эндээс та NA буюу хөрөнгийн код нь олдоогүй юмнуудыг нь гаргаж ирнэ гэсэн үг. За гарын үсгийн дүрс уншигч гэдэг юм байхгүй нэ. За энийгээ хуулж аваад энэ дээр хайж өгье. Хуулцсан байгаа учраас энийгээ фильтртж агаад за гарын үсгийн
дүрс уншигч гэдэг ардталтай ийм тэмдэглэгээтэй байх нь шүү дээ тий. Манай энэ дээр болохоор уншигч тэмдэглгээгүй байсан. За эндээс энийг сонгоод за дүрс уншигт гэдгийг гимэл доо гэд мөн бахна шүү дээ. За энэ ингээ бүгдийг сонгоод өгч. Тэгэхээр код нь гараад ирчихэ тий. Цахим киоск машин гэж байна. За эндээс мэдээж цахим машин. За ерөнхий нэршлэр нь те хайж үзнэ гэсэн үг. За цахим гэхээр олон төрлийн ер нь цахим та бүх бичвэрэнд гараад ирж байна. Эндээс та өөрийнхөө цахим киоск машины төрлийг нь те хайна гэсэн үг. Аль нь вэ гэдгийг те факсын машин, төхөөрөмж, хуудас. За энийг сайхан ингэж хагаад хайчих. Лиценз, хурлын дэлгэц, цахим гав, цахим хурлын дөрөнгийн дүрс. За киоск гэдэг ингээ гараад ирчин тий. Цахим үйлчлэгээний киоск машин гэдэг. За энэ олон киоск машинууд байна. Эндээс та шууд юугаа сонгож жоод алийг сонгох вэ гэд сонгоно гэсэн үг шүү дээ тий. Киоск Marvel ийм жид ашиглах жил нь хүртэл та төхүүлэн харна шалгана гэсэн үг. Цахим үйлчлэгээний киоск машин. За энийг авъя тий. Электрон дэлгэц киоск ч юм уу тий. За эднээс та өөрийнхөө сонгоно гэсэн үг. За жишээн дээр бол киоск машин гэдгийг сонгоё. За энэ дээр ингээд тансанд гараад ирж байна тий. За ингээд та энэ сериал дугаар дээр нь та сериал дугаарууд гараас оруулж өгнө. За энийг одоо ингээд хайгаад байхгүйгаа олчлоо шүү дээ. Тэгэхээр энийг та ингээд хадгалчих. За сериал дугаар гэдэг дээр нь одоо хуучин энэ програм дээр байсан сериал дугаар буюу энэ могул гэд нэршилээ шүү дээ тий. За эднэрийг нь хөрөнгөө одоо тулгаж шалгаж юу оруулаагүй байна. Дараа нь зүрх ч юм уу тулгахад асуудал үүсэж магадгүй гэдэг үүднээс энэ дээр дэлгэрэнгүй дээр ингээд энийгаа ингээд тавьчих. Тэгэхээр дараа нь эн чинь энэ хөрөнгө шүү дээ гэдгийг та баталгаажуулаад шалгах боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэ дээр юу өгөх вэ гэхээр та энэ сериал дугаар дээр сериал дугаар өгнө гэсэн үг. За энэ сериал дугаарыг та яаж өгөх вэ гэхээр master data файлын сериал дугаар гэдэг талбар байгаа. Энэ дээрээс танд сериал дугаар ингэж өгөөрэй гэсэн юм заавар формат өгсөн байна. За жишээлбэл машин тоног төхөөрөмж тавилгын тогшил гэдэг ингээд байна. Хэдүүлээ машин тоног төхөөрөмжийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр MTT тэгээд 0001-ээс ингээд хойшоо өгөх нь байна. MTT 0 энэ бол ингээд яг санал болгож байгаа нэгэн төрлийн юу. Энэ дээр та MTT гэд тэг зурагт жишээл энэ зурагт танад хэд байгаа юм те тэг нэг те олон байх хэвээр бол хойшоо орно гэд энийг бол та хэд өөрсдөө ийм загвартай байвал зүгээрээ гэсэн нэгдсэн байдлаар явуул зүгээр гэж санал болгож байгаа. Энэ дээр та нар өөрсдөө бас дугаар авах боломжтой шүү. Гэхдээ мэдээж стандартад нийцсэн ийм шүүлтүртэй байх хэрэгтэй. За энэ дараа нь суурин компьютер байна те. За энэ зурагтыг нэг гэд өгчлөө. За тэгвэл энэ дээр суурин компьютерийг
тоног төхөөрөмж дээр мэдээж 10 гэдэг дугаар өгчээ тий. За тэгвэл энэ яг адилхан дугаарууд шүү дээ. Тэгэхээр хэд гэсэж явах нь гэсэн. 11 12 гэдэг ингээд serial дугаар нь өөр өөр байна гэсэн. За энэ дээр мэдээж sheet үүсгээд энэ дээр нь зурагт serial-а тэмдэглэж яваарай. Суурин компьютерыг MT 10 гэдгийг 11 гэдэг ингээд та өөрөө тэмдэглэж явна гэж ойлгоорой. За энийг болохоор суурин компьютер DL 3. За энийг нь болохоор 20 гэд хүчиж болно. Эсвэл бол өөр тэмдэглээд эсвэл энийг ингээд ер нь нэг байж компьютерийн төрлийг бүгднгийн ингээд дараалуулад кодлцсон ч болно гэсэн үг. Энэ дээр serial дугаар буюу хөрөнгийн код давхардахгүй байх ёстой. Энэ serial дугаар та энэ үнээс дансныхын дугаар ижилхэн байна те. Дансны дугаар дээр яг адилхан компьютер бүртгэгдсэн энэ serial дугаараар ялгарна шүү дээ. Дараа нь та хэд бүртгэл. Гэхдээ энэ яг адилхан хөрөнгийн кодтой юугаар ялгах вэ гэхээр serial-аар ялгагдана гэсэн үг. За суурин компьютер дээр мөн адилхан та хэд өөрсдөө энийг болохоор дэлгэцийн учраас 30 гэд өгчөж болно. За энэ үргэлжлүүлээд 30 чинь яг адилхан ингээд 31-ээс ингээд дараалуулна гэсэн үг. Нэг мөрөн дээр нэг ширхэг л хөрөнгө бичигдэнэ. Яг адилхан ингэж энэ хөрөнгө 3 ширхэг байлаа гэд ингээд 3 ширхэг гэж бичихгүй байх нь шүү дээ. Ингээ 3 ширхэгээ бичих юм бол систем маань нөгөө загвар таарахгүй байна гэд таны формат чинь татахгүй байх нэ. За дараагийнх нь мотор энийг 40 гэд өгч болно те. 38 40 эсвэл бүр 101 гэд өгсөн ч болно. Энийг бол таны бүртгэл код шүү дээ. За энэ мэтчлэнгээр хөрөнгүүдтэй serial дугаар өгнө. Энийг ингээд ховлогч машиныг ингээд 200 гэд өглөө. Энэ бол та хэдийн өөрсдийнх нь байгууллагын дотоод бүртгэлээрээ хийх зүйл шүү гэдгийг анхаараарай. Энийг бүр ингээд бүр татаад бүгднгийн адилхан байлгаж өөр ингээд дугаартай байлгаж болно. Энэ код тус бүрээрээ нэг кодтай тэрийг та тусад нь бүртгээд дараа нь энэ код serial-аар нь таньдаг болох нь шүү дээ тий. Энэ чинь тэнд байгаа тийм хөрөнгөө гэд. За энийг ингэж ашиглана гэсэн үг. За нэг бүрийн үнийг бол нэг бүрийн үн дээр аваад тавьчихна. Нийт үн. За энэ нэг бүрийн үн нийт үн хоёр дүнгээ нийтгүүл дүнгийн сайн шалгаарай. Энэ хоёр зүрснөөрөө бас систем дээр алдаатай орно гэсэн үг. За үлдэх хүртэх баганд болохоор тоног төхөөрөмж нөө илэгдэхгүй хөрөнгө дээр юм үлдэх хүртэх тавьж өгөхгүй. Энэ дээр болохоор ингээ үлдэх хүртгийн тавиад аваад өгсөн маяг. За энийг тавьж өгөхгүй шүү. Энэ дээр зөвхөн зүгээр тэг гэсэн утга оруулаад өгчнө. Програм яах вэ гэхээр танаа нийт дүнгээс хөрөмлөгцийн илэгдлийг хасаад үлдэх дүнг өөрөө тооцчихно. Энэ дээр та хуучин програмаасаа нийт хөрөмлөгцийн илэгдлийнхаа дүнг тавиад өгчих нь байна. Нийт дүнгээр бүртгэгдсэн байдаг бол ингээ хөрөнгө тус бүр дээр хувааж тавьж өгнө гэдгийг анхаараарай. За энэ дээр худалдаж авсан огноогоо бичээд өгчнө. Ашиглаж ихсэн огноогоо бичээд өгчнө. За энэ ашиглаж ихсэн огноон дээр дахин үнэлгээ хэрвээ байх юм бол дахин үнэлсэн огноогоо тавьж өгнө гэдгийг анхаараарай. За эд хариуцагч дээр эд хариуцагчийн регистрийн дугаар, эд хариуцагчийн нэр байх ёстой. Эд хариуцагчийг систем дээр оруулсан байх ёстой. Тэрийг хаанаас харах вэ гэхээр за байгууллага модуль цэснээс хүний нөөц цэс рүү ороод та эндээс ажилтны бүртгэл хийн. Эд хариуцагчийг оруулахын тулд ажилтнаа бүртгэсэн байх ёстой шүү гэдгийг дахин анхааруулъя. Энд хэрвээ регистрийн дугаартай харилцагч маань энэ ажилтан дээр бүртгэлгүй байх юм бол орохгүй шүү. За энэ регистрийг авч хуулж тавилаа. Энэ дээр тавилаа. За энэ ингээ байж ин тэ. За энэ тэгэхээр энэ орно гэсэн үг. Хэрвээ энэ дээр хайгаа гарч ирэхгүй бол та ажилтнаа нэмэх гээд үүсгэнэ. Албан тушаалаа мөн үүсгэсэн байх ёстой гэж анхаараарай. За дараагийнх нь болохоор байршил
энэ мэдээж Улаанбаатар бол Улаанбаатар тий хаана байршдгийн энэ хөрөнгө маань хаана байрч байгаа юм. Хэрвээ өрөөний дугаарч зааж өгсөн болно. Та хэд өөрсдөө хөрөнгийнхөө бүртгэдийг хийнэ гэсэн үг. Өрөөндөө байж болно. Тэгвэл тэр өрөөгийн заагаад өгчнө тий. За агуулгын дугаараас мөн адилхан үүсгэж өгнө. Агуулга хэн хариуцдгийг тий. За агуулгын дугаарыг хаанаас харах вэ гэхээр нэгтлэн бодох бүртгэлцснийхаа бүртгэлийн кодчлолоос агуулга гэд ингээ үүссэн байна тий. За энэ дээр үндсүүр ингээ агуулгах гэд байж гин. Энийг хоёр хуулж тавиа, кодыг нь хуулж тавилаа. Энэ дээр агуулга бичээд өгчнө гэсэн үг. За ярав нь хин гэдэг нь ярав байла. Энийг нь програм дээрх энэ юуг нь ингээ хуулж тавьж өгөөрэй гэдгийг анхаараарай. За энэ мэдээж нэгэн юу хариуцдаг гэж үзээд жишээгээр тий нэгэн үзүүрнгийн яравтай тий гэж үзээ агуулгатай яравтай гэж үзээд ингээд шууд хуулаа тавьчих. За дэлгэрэнгүй арталт нь хөрөнгийнхөө дэлгэрэнгүйг тавьсан байгаа. Та хэд дараа нь чеклэх зөвлөгөөр шалгах тий тулгах хөрөнгөө өмнөх програм шилжиж байгаа учраас янз бүрийн зөрүү гарах үе гэдэг үүднээс энийг тавиад энэ хөрөнгө чинь энэ болсон шүү дээ гэдгийг мэдэх зорилгоор ингээд тавиад өгчих гэж зөвлөж байна. За илэгдлийн жил. За энэ илэгдлийн жил дээр тэг гэдэг утга оруулаад өгчих юм бол энэ илэгдэл тооцохгүй болчихно. Тийм болохоор энэ дээр та илэгдлийнхаа жилийг хуучин програмаас гаргаж тавьж өгөөрэй. Энэ дээр мөн адилхан энэ accounting data файл дээр илэгдлийн жил гэд байж байгаа. Илэгдлийн жил гэд байж байгаа. За мөн энэ бол нөгөө стандартын дагуу илэгдлийн жил илэгдэл тооцох хугацаа ингээд системээс оруулаад сангийн сайтын тушаалаар батлагдсан илэгдлийн жил тооцох хугацааг тэг жилийг ингээд оруулаад өгсөн байгаа. Энийг татаад тавихаар бол та тулгаж харж болно. За хэрвээ өөр байх юм бол та энэ дээр илэгдлийн жилийн өмнөх програмаасаа тушаалаар өөрчилсөн илэгдлийн жил сартай байж болно шүү дээ тий. За энэ дээр болохоор жил гэж байгаа. За ингээд энэ дээр ингээд заавалжгүй энэ хэрвээ програмаас өөр биш байх юм бол гэж үзэх юм бол энийг зүгээр тэг биш ингээ хоосон үлдээчихнэ гэсэн үг. Тэгэх юм бол шууд энэ хөрөнгө маань систем дээрх илэгдлийн хөрөнгөөр байгаа. Энэ илэгдлийн хөрөнгөөр тооцогдоод явна гэсэн үг ойлгож шүү. За тэг гэж тавьчих юм бол энэ дээр тэг гэж тавьчих юм бол илэгдэл тооцохгүй гэсэн үг болчихж байгаа. За тэн дээр анхаараарай. За илэгдэл тооцохгүй илэгдэл тооцохгүй хөрөнгүүд байдаг. Тэн дээр мэдээж газар байна. За энэ газар ингээ бүртгэдэг кодыг нь олоод тавьсан. Жишээ болгоод за энэ дээр мөн адилхан нөгөө serial дугаараа зааврын дагуу serial-ыг нь өгсөн байгаа. Газар гээд за тэгээд нэг тоо хэмжээн метр квадратаараа байгаа учраас тоо хэмжээ 50. Ширхэг гэсэн дээр заавал нэг гэн ширхэг гэдэг тий тоо хэмжээ газар метр квадрат гэх мэт хэмжих нэгж нь ямараас хамаарат файл өөрөөр татагдана. Ширхэг гэ ном байгаа. Метр квадрат метр гэд утгууд байгаа. Тэднэр дээр бол нэгээс дээш утга авч болно. За ширхэг гэдэг утга дээр бол зөвхөн нэг гэд утгаар явна шүү гэдгийг анхаараарай. За илэгдэлгүй хөрөнгө учраас нийт үлдэх хүртгэн дээр нь тавьж өглөө. Нийт хүртгэн үлдэх хүртгэнтэй адилхан. Энэ дээр ялгааг нь харуулахын тулд доотлолт нь нав тээврийн хэрэгсэл оруулж өглөө. Тээврийн хэрэгслийг суудлын машин serial дугаарын зааврын дагуу оруулсан нэг ширхэг гээд хоригдлогцсон илэгдлийг бичлээ. Энэ дээр хөдлөж авсан огноо дахин үнэлсэн бол энэ дээр дахин үнэлсэн огноо. За ингээд бүгднийг бичээд өглөө гэсэн үг. За ингээд нэгэнд бэлдэж өгсөн файлаа нөгөө загвар файл руугаа хуулнаа.
ингээд програмаас татсан загвар файл байгаа шүү дээ. Загвар файлынхаа дагуу ингээ хуулаад тавьчихна гэсэн үг. За та ингээ өөр газар хөрөнгөө тулгаад илэгдлийн жил хэрвээ явахгүй бол бид айдад шууд ингээ оруулчаараа гэсэн тий. За юм бичихгүй. За энэ дээр нэмээд хэрвээ цөөхөн хөрөнгөтэй байх юм бол нэг Excel дээр ингээд хуулаад тавьчих болно. Хэдүүлээ жишээ авах үүднээс нэг газар энэ болоод за эндээс нэг юу гарахад жишээлбэл танах энэ суурин компьютерыг те ямар данс нь хуучин данс нь гэрээ зөрүүтэй байх юм бол зөрүүтэй дансан дээрээ бүртгээд дараа нь шинэ данс руугаа хөрвүүлж өгөөрэй гэж өгөхгүй бол нөгөө аудитд орсон учраас данс зөрчнө. Тийм болохоор буруу бүртгэсэн хөрөнгөний кодтай дансны дугаартай болвол тэрийг дараа нь эхлээд буруугаар нь бүртгээд дараа нь засч өгөөрэй гэсэн зөвлөмж хөргүүлж байна. За энэ олцсон хөрөнгүүдээ ингээд датаруугаа хуулж тавиад оруулж үзье. За ингээд дата файл дээр хийцэн байгаа тавилгаа мөн тусад нь ингээ олоод тавьсан тий машин тоног төхөөрөмж олоод тавьсан эндээсээ ингээ хайгаад олоод тавьчихна гэсэн үг шүү дээ. За энэ дансны дугаараа хөрөнгөний дансны дугаарыг хуучин дансны дугаартай чинь зөрөөдөө байвал ерөнхий нэршлээ барьж үзнэ. За энийг хаанаас хайх вэ гэхээр хөрөнгөний зүйл рүүгээ ороод дансны дугаар руугаа тавиад нэрийг хэвлэл бичих хэрэг гэд ингээд байж байгааз. За энийг ингээ хоошоо татчихагаад ингээ хуулаад энэ нэрийг нь хуулаад авах бүрэн боломжтой шүү. За энэ дээр ингээ хуулаад тавьсан дата файлаа хуулаад тавьсан байгаа. За бүгдийг шалгачлаа тий. За энэ юу чинь бүгдөө 13 гэдэг агуулга байхгүй шүү дээ. Тийм болохоор энийг ингээд сайхан энийг нь ямарч оруулсан болно. За энийг нь сайхан том баяр гээд ингээд бүртгээд өчлөө. Энэ ажилтнаа нь янз бүрээр байж болно. За энийг татаж үзье. Тохиргоо засны эхний үлдээгдэл рүү орлоо. Үндсэн хөрөнгийн импорт. За 23 оны 12 сарын 31-ний байдлаарх зөвлөлтөд оруулж байгаа. За энд хадгалсан байгаа шүү дээ. За энийг авлаа, татлаа. За илэгдлийн дансны тохиргоо олдсонгүй гэж байна. Им алдааны мессеж өгнө гэсэн үг. За илэгдлийн дансны тохиргоо хийнэ гэсэн үг. Илэгдлийн дансны тохиргоог за ямар дансан дээр хийх вүлээ 39 одоо энэ дансууд дээр илэгдлийн тохиргоо хийнэ гэсэн үг 39 энийг агуулж авлаа зөөрөнгийн бүртгэлийн код дансны тохиргоо зэс рүү орлоо үндсэн хөрөнгийн дансны тохиргоо руу орлоо нэмэх дарлаа илэгдлийн зардлын дансны дугаар нь юу вэ? За энэ дээр энэ дээр болохоор за